SpongeBob аимшигын түүх Part 2. Маргааш өглөө тэд нартаа сайхан өглөө гадаад хөвлөж байлаа. Орой болсон хойно тэд оройн хоолоо идцгээж байлаа. Тэд бургер идэж байлаа. Хоолоо идэж дуусчаад Патрик SpongeBob хоёр гарч тамхилахаар шийдэв. Тэд гадаа инээлдэж сууж байлаа. Тэднийг тамхилагч анхаагаар нэг өвг нь иржээ. Тэр өвг нь ингэж хэлжээ. Энэ байсан дүмэн ямс түүний чаагүй. Наад байсан чинь баг 15 жилийн хагт танер испинат пацаса нүсэн дээрээ. Counting gisээс journal. Тимэ наад байсан чинь калцог хотста имгэн бэтгсэн. Гэтэ бэтгүү хүсэмтгүй. Патрик SpongeBob хоёр тэр өвгнийг солиотой өвгөн гэж боджээ. Тэгтэл тэр ноён хавч Squidward хоёр маргалдаж байлаа. Тэдний муудалцсан шалтгаан бол энэ байшинд байгаа муу нэргээс болж хэрэлдсэн байх. Имбот минутэ хэсбэшин эндес гар. Squidward уурлаад доо давхар дунтахаар шийдлээ. Тэрээр шүүгээг сонирхон онгойлтол. Нэг нь өгсөн хүний хувцас байлаа. Энэт түүний хажууд нэг галзуу өнгө ирсэн байлаа. Тэрээр нөгөө өвгний ярьдаар яг л галзуугийн имлэгийн хувцастай байлаа. Төлөвдлгүй Squidward-ийн орилго чимээ сонсогдлоо.